Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Pulse Mongolia подкастэнд тавтай морилно. Биднийг сонсож, дэмжиж, мөн Монгол дахь эзэнгүй нохой муурны асуудалд анхаарал хандуулж байгаа та бүхэнд үнэхээр их баярлалаа. Манай подкастын зорилго бол зүгээр нэг ярих биш, харин ойлголтыг өгөх, анзаарлыг бий болгох, мөн урт хугацааны хандлагын өөрчлөлтийг дэмжихэд оршдог. Та бүхний сонсож байгаа энэ цаг хугацаа өөрөө дэмжлэг юм. Өнөөдрийн яриаг хамтдаа сонсоцгоё. Харах гэдэг үйлдэлийг бид ихэвчлэн хэт энгийнээр ойлгодог. Бид нүдээ нээдэг, дүрс орж ирдэг. Бид харж байна гэж боддог. Гэвч бодит байдал дээр харах гэдэг нь зөвхөн физиологийн үйлдэл биш юм. Энэ бол сонголт юм. Бидний эргэн тойронд орших бүх зүйл бидний анхааралд багтдаггүй. Харин бидний анхааралд орсон зүйл л утга учир авчирч, хэлбэр авч, зарим тохиолдолд түүх болдог. Үлдсэн нь байсаар байгаад, нүдэнд ил байсаар байгаад, сонирхол татахгүй зүгээр л үйлдэл болж хувирдаг. Энэ үйлдэл нь алга болчихсон гэсэн үг биш юм. Зүгээр л соёлын анзааралд бүрэн орж ирээгүй гэсэн үг юм. Ийм учраас харагдах ба үл харагдах гэдэг нь зөвхөн бодит оршихуйн ялгаа биш, харин анхаарлын ялгаа юм. Эндээс уран бүтээлчид, бүтээлч хүмүүсийн ажлын хамгийн чухал эхлэл гарч ирдэг. Кино найруулагчид, гэрэл зурагчид, зохиолч, баримтат уран бүтээлчид, эдгээр хүмүүс бодит байдлыг бүтээдэггүй. Харин тэд бодит байдлаас юуг сонгож, юуг илүү тодруулж, юуг уран бүтээлд үлдээх вэ гэдгийг шийддэг. Энэ шийдвэрийг ихэвчлэн уран сайхны сонголт гэж нэрлэдэг. Гэвч үнэндээ энэ нь илүү гүнзгий утгатай юм. Энэ бол анхаарлын архитектур юм. Ямар нэг зүйл камерын өмнө орж ирэх тэр мөчөд тэр зүйл зүгээр нэг дүрс байхаа болж анзаарагдах ёстой оршихуй болж хувирдаг. Дэлхийн баримтат кино, гэрэл зургийн, урлагийг анхааралтай ажиглавал нэг сонирхолтой тогтмол шинж чанар ажиглагддаг. Хамгийн нөлөөтэй бүтээлүүд ихэвчлэн шинэ ертөнц зохиодоггүй. Тэд аль хэдийн оршиж байсан гэвч системтэйгээр анзаарагдаагүй оршихуйг хүмүүсийн анхаарлын төвд авчирдаг. Тэд асуудлыг зохиодоггүй. Тэд бодит байдлыг хэтрүүлдэггүй. Тэд зүгээр л анзаарал өөрчилдөг. Ийм уран бүтээлүүд гарч ирэх үед тухайн оршихуй өөрчлөгддөггүй, харин түүнийг харах өнцөг өөрчлөгддөг. Эндээс нэг чухал ойлголт гарч ирдэг. Урлаг бодит байдлыг шууд өөрчилдөггүй. Гэхдээ урлаг бодит байдлыг хэрхэн харахыг өөрчилж чаддаг. Одоо энэ ойлголтыг Монголын нөхцөлд авч үзье л да. Монголд эзэнгүй нохой муурны оршихуй шин зүйл биш юм. Энэ бол олон жилийн турш үргэлжилж байгаа бодит байдал юм. Тэд зөвхөн нэг газар биш, улс даяар янз бүрийн орон зайд оршдог. Хөдөө орон нутагт ч бий, хотын захад ч бий, зам дагууч бий. Хүний амьдралтаа давхцсан, хүнтэй зэрэгцэн орших нэг давхар амьдрал бий. Гэхдээ сонирхолтой нь энэ оршихуй уран бүтээлийн хэлбэрт маш ховор орж ирдэг. Кино урлагт энэ нь төв сэдэв болдоггүй. Гэрэлт зургийн урлагт системтэй судлагдсан цуврал төслүүд цөөн байдаг. Баримтат киноны төвшөнд гүнзгий өгүүлэмж болж тогтсон ховор байдаг. Энэ нь тэд харагдахгүй гэсэн үг биш юм. Харин харагдах хэлбэрт ороогүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл оршихуй байна, гэхдээ өгүүлэмж байхгүй байна гэсэн үг. Энэ ялгаа нь маш чухал. Учир нь өгүүлэмжгүй оршихуй соёлын хувьд хязгаарлагдмал үлддэг. Харин өгүүлэмж болсон оршихуй илүү өргөн хүрээнд ойлгогдож, анзаарагдаж эхэлдэг. Баримтжуулалт гэдэг нь зөвхөн бичиж үлдээх үйлдэл биш юм. Баримтжуулалт гэдэг нь утга учиртай үүсгэх үйл явц.
Нэг гэрэл зураг оршихуйг өөрчлөхгүй. Гэхдээ тэр оршихуйг харагдах боломжийг нэмэгдүүлдэг. Нэг баримтат кино асуудлыг шийдэхгүй. Гэхдээ тэр асуудлыг яригдах сэдэв болгодог. Ийм учраас баримтжуулалт зөвхөн техник биш, соёлын оролцоо юм. Эндээс нэг чимээгүй боловч чухал асуулт гарч ирж байна. Монголд байгаа энэ оршихуй яагаад уран бүтээлчдийн анхаарлын төвд орж ирдэггүй юм бэ? Энэ асуулт хэнд ч чиглээгүй. Энэ бол буруутгах ордлого биш. Энэ бол зүгээр л ажиглалт юм. Магадгүй энэ сэдэв хараахан сонгогдоогүй байж болно. Магадгүй энэ нь хүмүүсийн анхаарлын төвд орох боломжтой ч харах өнцөг нь хараахан бүрдээгүй байж болно. Уран бүтээлч ажлыг анхаарлын сонголт гэж ойлговол ямар сэдэв харагдах вэ гэдгийг уран бүтээлч хүмүүс тодорхойлдог. Тэгвэл эдгээр нь ямар сэдэв харагдахгүй үлдэх вэ гэдгийг бас тэдний сонголт тодорхойлж байдаг. Эндээс ямар нэг шаардлага гаргах шаардлагагүй. Харин боломжийг ойлгох нь илүү чухал байдаг. Хэрвээ та кино уран бүтээлч бол энэ орон зай өгүүлэмжийн хувьд нээлттэй байна. Хэрв та гэрэл зурагчин бол энэ нь харааны судалгааны хувьд өргөн талбар байж болно. Хэрвээ та баримтат уран бүтээлч бол энэ бол аль хэдийн байгаа гэхдээ бүрэн бичигдээгүй түүх юм. Энэ нь заавал хийх ёстой сэдэв биш, гэхдээ сонирхож болох, судалж болох, өөр өнцгөөс харах боломжтой сэдэв юм. Зарим сэдэв өөрөө анхаарал татдаг. Зарим нь драматик байдаг. Зарим нь хурц, тод байдаг. Харин зарим нь чимээгүй байдаг. Гэхдээ чимээгүй байдал ач холбогдолгүй гэсэн үг биш юм. Заримдаа хамгийн чухал оршихуй хамгийн бага анзаарагддаг. Урлаг ийм үед хашгирах шаардлагагүй, тайлбарлах шаардлагагүй, зүгээр л харагдуулахад хангалттай байдаг. Цаг хугацааны явцад ямар сэдэв соёлын төвд орж ирэх вэ гэдэг нь ихэвчлэн ямар сэдэв анзаарагдсан бэ гэдгээс шийдэгддэг. Тиймээс энэ яриа ямар нэг урилга биш, харин анзаарах тухай санал юм л да. Өнөөдрийн подкастыг сонсон танд маш их баярлалаа. Хэрвээ энэ яриа танд үнцэнтэй санагдсан бол та манай подкастыг дагаж найзуудтайгаа хуваалцаарай. Энэ нь өөрөө маш том дэмжлэг болдог. Ийм жижиг үйлдэлүүд хамтдаа илүү олон хүнд хүрч улмаар Монгол дахь эзэнгүй нохой муурны тухай ойлголтыг алхамаар өөрчилдөг. Pause Mongolia-г дэмжиж байгаад маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Thank you so much for listening Pause Mongolia podcast. Follow this podcast, write a review, and share it with your friends and family. Together, we can grow this podcast and bring more awareness and compassion into the world.